Энэ удаагийн дугаартаа маань Coca-Cola хамтран ажиллаж байна. Бид бүхний хүсэн хүлээдэг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн энэ жил болох гэж буйтай холбогдуулан Coca-Cola болон Coca-Cola No Sugar ундааны шошго шинжлэгдэжээ. Мөн iCoke аппликейшн шинжлэгдэж миний хөл бөмбөгийн тоглоомыг тоглох боломжтой болсон байна. Хамгийн гол нь шин шошготой ундаага авч бөглөөнд доторх кодыг iCoke аппликейшнд уншуулснаар олон төрлийн шагналуудыг хүртэх урамшуулт төлбөрт хамрагдах боломжтой гэн шүү. Бөглөөнд доторх кодыг уншуулснаар iCoke дээрх миний хөл бөмбөгийн тоглоомыг тоглох нэг удаагийн эрэхтэй болох ба гол оруулах бүрт нэг оноо авах зарчмаар алдах хүртлээр бөмбөг хөшөглөх хэрэгтэй байх нь. Мөн өөрийн авсан оноогоо аппликейшны leaderboard системээс харах боломжтой. Ингэснээр 7 хоног бүр төдийгүй сар бүр өөрийн цуглуулсан оноогоор эрэмлэгдэж төрөл бүрийн бэлгүүдийг эзэн болох боломжтой юм байна шүү. За юу ч таваанаха. Өнөөдөр та бүдэд тэртээ 2005 онд гарч ирсэн ээж нэгэн дурсамжтай киногоо ярьж өгөхөд бэлэн боллоо. Энэ бол хөл бөмбөг дуртай хэн болгоны мэдэх гол хэмээх кино байлээ. Уг кино 2005 онд Danny Cannon хэмээх хэрхэн найруулж исэн бөгөөд ядуу ороллын эгэл жирийн хүү хэрхэн өөрийн мөрөөдөд байгаа мэрэгжлийн хөл бөмбөгийн тамирчин болж өгөхийг өгүүлдэг. Гол киноны маань эхний анги нилээдгүй амжилттай болсны дараагаар үргэлжлүүлэн 2 анги гарсан боловч үзэг шүүмжлэгчдийн зүгээс баг зэрэг таагүй үнэлгээг авсан байдаг. Уг кинонд тухайн үедээ алдартай хөл бөмбөгийн тамирчид болох Дэвид Бекхэм, Зидан зэрэг тамирчдыг тоглож байсан ба хөл бөмбөгийн дэлхийн аварга болох гэж буу энэ жилд үзэхэд тун тохиромжтой кино байгаа шүү. Одоо ингээд бүгдээрээ бичлэг эхлүүлэхээс өмнө манаас үйл дэмжин лайк болон subscribe байга бүү мартаарай. За энэ кино маань эхлэхэд Мексикийн жижиг хороол төлөв мөг тоглож буй хэдэн багчууд гарч гэлээ. Энэ хүүхдүүдийн нёгийг Сантьяго Миньюз гэдэг бөгөөд бурхан тэнгэрээс заяасан хөл мөг тоглох авьяастай гэдэг байгаа. Хэдүүлээ Сантьягог зүгээр Санти гэдэг дуудаа авчирэ. Нэгэн шин Сантиг аав нь сэрэмэгцээ дөнгөж төрсэн бяцхан дүү болон эмээтэй цуг Америкийн хил рүү аван очдог ба тэндээсээ Сантич гэрийнхэнтэйгээ цуг хууль ёсоор Америк руу нэвтрэхээр болсон байв. Тиймээс Сантич гэрийнхэнтэйгээ цуг хил давхаар гүйж байхдаа хайртай бөмбөгөө доошгоо өнхрүүлждэг бөгөөд буцаж очиод авах гэж байтал аав нь ардаас нь наад бөмбөгөө орхи хурдан хашаа гаргаар гэж хэлснээр манай хүн ч одоо Америкийн хилийн цагтад баригдалгүй цааш хөдөлжээ. Ингээд дараагийн хэсэг гарахад бид нас бие төрсэн Сантиг олж харваа. Сантич гэр бүлтэйгээ Лос Анжелес хотод амьдрах болсон байдаг ба нэг сайхан нартай өдөр усан сан дотор хийлдэг матрас энтер дээр хөвтөд жаргалтай үж байтал аав нь гарч ирээд ёо бэрээ гэдэглээ шүү. Тэгтэл Сантич нь энэ байшинд амьдрдаггүй зүгээр л зүлгийг нь хадаж цэцэрлэгийг нь арчилдаг ажилчдын нэг байсан бөгөөд ирээдүйд хизээ нэгэн цагт ийм байшинтай болно доо гэж хөрхий мөрөөдөж байж л дээ. Энэхүү ажлаа дуусгасны дараа Сантич өөрийн тоглодог клуб дээр очиод ээлж тоглолтонд орох гэтэл шүүгч түүнийг оруулсангүй. Учир нь Сантид ямар ч шилбэний хамгаалалт байдаггүй ба манаунчдоо тоглолтонд орохын тулд шүүгчийг хараагүй байхад нь хогийн савнаас картон цаас авангуудаа ураад оймс руу хийж яг шилбэний хамгаалалт шиг болгочихв. Түүний дараа Сантич эргэн талбайд гарч тоглолтонд ордог ба манай хүн бас тэгж байгаад сэргэлээ юм аа. Ийхүү Сантич талбайд гарахад өөрийн бага ядах юмгүй ялтанд өргөдөг ба ар гэртээ туслан ажиллах ёстой ч өөрийн мөрөөдлөө орхиогүй яваа мундаг залуу байгаа. Тиймээс тоглолтонд очисын дараагаар Санти гэртээ иртэл аавыгаа машинтаа болж аваад өөрсдөө зүлэг тарьж цэцэрлэг арчилдаг компанитай болох гэж хөөцөлдөж байгааг нь мэдж авлаа шүү. Сантигийн аав Эрнан том хүүгийнхээ хөл бөмбөгчин болох мөрөөдлийг нь ерөөсөө дэмждэггүй ба тийм дэми юм хөөж явахын оронд өөртөө цуг ажиллах хэрэгтэй гэж боддог ажээ. Гэсэнд Санти болохоор хизээч тэр мөрөөдлөө хаяхгүй хэмээн аавтайгаа баг зэрэг тэрсэлдэх гээд байдаг юм уу да. За тэр ч яг хөө. Ийхүү Сантич гэрээрээ орон хувцас солихдоо ходоод руугаа багсаг юм шидчээд гардаг ба өргөжлүүлэн шөнийн турш хятад ресторан дотор аяг тавгуугаа чог мөг гаргаж хаяж явж байлаа. Энэ үеэрээ Сантич одоо хятад менежер дээр очингуудаа хэлж байгаа юм. Даргаа би 6 сарын турш арын албанд ажиллалаа штэ. Та намайг ядаж зөөгч болохгүй мүү гэж асуудал дарга нь урдаас нь чи хятад биш. Энэ бол хятад ресторан энтергээд байдаг насан. Тиймээс Сантич шөнөөрөө осон хойно гэртээ ирэхдээ ажилласаа олсон эдэн цаасаа шүүгэн дотроо гутландаа хийж хадгалдаг ба тентэн овоо эдэн төгрөг болж байгаа болтой шүү. Ингээд маргааш өдөр нь болоход Сантич багийнхантайгаа цуг ээлж тоглолтонд орох гээд байж байтал нэгэн англи ирхэм Сантигийн тоглолтыг алсаас ажиглаад байж байв. Энэ хүнийг Glenn Foe гэдэг ба нэгэн цагт Английн Newcastle United багт тоглож байсан хөл бөмбөгчин ах байжээ. Glenn ч одоо Сантигийн тоглолтыг хэсэг зур ажиглан зогссны дараагаар дасгалжуулагч дээр нь очиод тэрж сайн тоглогч юм аа. Та түүнийг дасгалжуулсан уу гэд асуудал Сантигийн дасгалжуулагч нь би биш ээ. Бурхан түүнийг дасгалжуулсан юм тэр гэдэг үйл яах вэ? Гэж. Тэгсэр удалгүй Сантич тоглолтоо дуусгачаад явах гэж байтал нь Glenn хурч ирээд өөрийгөө танилцуулаад дараагийн тоглолт чинь хизээ вэ? Хэрвээ чи үсэж байвал би чамайг Английн мэрэгжлийн лигт оруулж өгч чадах агенттай уулзуулж болно гэтгэлээ шүү. Тэгтэн Сантич Glenn-ийн үгэнд нээх үнэмшдэггүй ба уучлаарай би гэхдээ ажилдаа явмаар байна гэчээд яваадаг. Үүний дараа орой болоход нь Сантич аавтайгаа цуг ажилдаг хэсэг хүмүүстэйгээ билар тоглоод байж байдаг ба Glenn-ийн талаар тэдэнд хэллээ. Гэсэн ч Сантигийн аав нь болохоор Glenn-ийн талаар сонсонгуудаа Сантиг ямар ч хэрэггүй юмны хойноос явж байна гэдэргээд мөрөөдлийг нь мохоод байдаг ба оронд нь өөрсдийн гэсэн машинтаа болоод зүлэг засаж цэцэрлэг арчилдаг бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй талаар яриад идэг насан. Ийхүү маргааш өдөр нь болоход Glenn ч одоо Лос Анжелес хотод болж нэгэн ивент дээр ирэнгүүтээ Берри хэмээх спортын агент нөхөртэй уулзваа. Энэ үеэр Glenn ч одоо Беррид Сантигийн талаар хэлдэг ба амралтын өдөр болох тоглолтын дээр нь ирээд Сантиг харах хэрэгтэй талаар
хэллээ. Гэхдээ энэ Беригээд нөхөр жоохон найдлахгүй л харагдаж байгаа юм л да. Үүний дараа үзэл солигдоход амралтын өдөр болж Сантигийн тоглолч ихсэн байдаг ба Гленч өөрийн охин ачхуу хоёртойгоо Сантигийн тоглолтыг үзсэн ч Бери муу шаарч ногтхонж үзэгдсэнгүй. Тийм болохоор Гленч одоо Бери рүү залгаад таана энэ төрг асуудал Бери усан санд баах хүмүүстэй зугаасаад байж байгаа юм. Ман чин бизнес уулзалттай байна. Өглөөс хойш өдөржингөө уулзалттай явж байна тэргээ сайхан өглөөж гарав. За ингээд дараагийн хэсэг гарахад Сантигийн тоглолт дууссан хойно Глен Санти дээр явж чод сайн тоглосон шүү Санти. Гэхдээ өнөөдөр миний танилцуулах хүн ирсэнгүү. Тэр завгүй байлаа гэж хэлв. Тэр үед Сантигийн имэж тэгж байгаа. Тэгвэл дараагийн тоглолтын дээр ирэх юм уу гэд хөөрхөн асуусан ч Глен тийхгүй гэдгийг тайлбарж хэлдэг ба үнийг сонссон Сантигийн урамч баг зэрэг хугарлаа чаваас. Тинхүү дараагийн хэсэг гарахад Гленч одоо Сантигийн авьяасыг үнэхээр олж харсан тул ямар ч байсан мэрэгжлийн хөл бөмбөгийн багт оруулж өгөхөр шийдэж Англид байгаа Newcastle United багийн ерөнхий дасгалжуулагч Эрик Кемийн хүн рүү унтаж байхтан залгав. Энэ үеэр Гленч Эрикт одоо Сантигийн талаар хэлдэг ба хэрв Англид хүрээд ирвэл шалгаруулалтанд оруулж өгөөч хэмээн гуйв. Тэр үед нь Эрик ч хэлж байгаа. Хэрв би зөвшөөрвөл намайг тайван унтуулах уу хэмээн асуудаг ба араас нь дуртай ч биш дургуйч биш Сантиг шалгаж үзэхэр боллоо. Маргааш өдрөн Санти гэрийнхэнтэйгээ сүм орчоод явж байхад нь Глен нэрэнгүүтээ Сантид хэлж байгаа. Хэрв чи Англид ирч чадвал би чамайг Newcastle-ийн шалгаруулалтанд оруулах боломжтой шүү гэж хэллээ. Тэгэд Сантиг ав тэрэг сонсонгуудаа Глен тандаж чи өөрийгөө хин гэж бодов. Яагаад манай хүүгийн толгойн балер юмар дүүргээд байгаа юм гэд Гленийг баг хөөж гарлаа. Гэсэн ч Глен Сантид Англид холбоо өрх мэдээлэл өгөөд чи энийг сайн бодоод үзээрэй гэж хэлж цааш яваадаг. За тиймээ Гленийг явсны дараагаар Сантич хэдэн сарын турш маш хичээнгүй ажиллаж Англи руу явах мөнгөө хурааж эхэлдэг ба тэгж махаа эцсний эцэст байсан мөнгөн дээр овоогайгүй мөнгө цуглуулж авав. Гэсэн ч нэгэн өглөө Санти гэртээ үрж ирээд нөгөө мөнгөө гараад үзэх гэтэл байдгүй ба Сантигийн аав нь нөгөө яриад исэн машин авахын тулд зов чураасан мөнгийг нь хулгайлаад авсан байвал яах вэ? Яаж байгаа юм бол доо хөргий. Түүний дараа Сантич бөөн ууруулаад аав дээр очин та яаж тэгч чадваа аваа би дахиад 2-7 хоног л ажилласан бол болох байсан юм гэж хэллээ. Гэсэн ч Сантигийн аав нь нөгөө л юмаа ярьж Сантигийн мөрөөдлийг хэн ч хэрэггүй хог хэмээн хэлдэг ба хамт цуг ажиллаж байж чихэн амжилтанд хүрэх нэмэн хэлэхэд нь Санти хэлж байгаа. Наадах чинь таны л амьдрал миний амьдрал биш гэж хэлчихэд нүдэндээ дүүрэн үлэмстэй өрөөндөө оров. За энэ зур Англид Newcastle United багийн ерөнхий дасгалжуулагч Эрикч багта Гевин Харрис хэмээх шин тоглогчийг авч байгаа талаараа зарладаг ба Гевин ч өөрийгөө Newcastle орсон болохоор одоо айх юмгүй өнтергээ ярьсан сууж ив. Бас л өөртөө итгэлтэй дурак юм да. За үүний дараа хэдэн өдөр өнгөрч Сантич ээлжтэй айлынхаа зүлэг ногоог усаж янзлчаад гэртээ иртэл имэн Сантитэй аавыг нь байхгүй уур гэс уулзваа. Тэгсэн яасан бэ гэсэн чинь Сантигийн имэн хүүдээ Англи руу нислэгийн тасалбар авч өгсөн байдаг ба хүүдээ хэлж байгаа. Ээж чинь та нарыг хайж явахад би бурханд ач үгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүхнийг хийнэ гэж амласан. Чи энэ боломжийг хүртэх хэрэгтэй Санти гэж хэллээ. Ингээд дараагийн хэсэг хэлэхэд Сантич Мексикээр дамжин Лондонд хурж ирдэг ба хэлээр орох гэж байтал Гали ажилтнууд Сантиг дуудангуудаа ямар зорилгоор их Британи улсад ирснийг нь тодруулав. Тэр үед нь Сантич хэлж байгаа. Би Newcastle United багт шалгуулах гэж байгаамаа. Гэхэд өнөө байцаагч чинь Newcastle-ыг дэмждэг ажилтнаа дуудаж ирүүлээд асуудал нөгөөх нь манай багт хэрэгтэй бүх хүмүүсийг нүг гэж хэлээд Сантиг хэлээр оруулав. Ийхүү Сантич Лондонд ирмэгцээ Глен рүү залгадаг ба Глен ч одоо Сантиг Newcastle руу хүрэх галтрэгний билет авч өгөн өртөөн дээрээс тосон авлаа. Түүний дараа Глен ч одоо Сантиг хөлөө олтол нь гэртээ байлгахаар болдог ба маргааш өглөө нь Сантид өглөөний цай авах мөнгө төгрөг хүртэлгөөд орчинтойгоо танилцуулахаар гаргаж байгаа юм. Бас тэгж байгаад сайн хүн юм аа. Үүний дараа Глен амлсан ёсороо Сантиг Newcastle багийн шалгаруулалт руу авч явдаг ба Newcastle-ийн цэнгэлт хүрээлэн дээр очисон дараа Эриктэй уулзаж Сантиг танилцуулав. Гэсэн ч тэр үед Эрик Гленд амлсан юм марцсан байдаг ба Сантиг талбайн аль байрал тоглодгийг нь асуусан дараагаар бэлтгэлийн талбай руу Глентэй хамт цуг явуулав. Ийхүү Сантич Newcastle-ийн бэлтгэлийн талбай дээр ирчээд хувцас солон талбай дээр гартал гэнэт тэнгэр үрхэд бороо ороод эхэлдэг ба дандаа нарлаг Лос Анжелес тоглодог байсан Санти маань хүүтэн бороо цувтгаж газраар нэг шавар шавхаа болсон Англид тоглох харгаа нэг л олж өгөхгүй байв. Шалгаруулалтын үеэр Санти уг нь хэрэндээ өөрийгөө харуулах гэсэн боловч яа харахгүй шавран дээр тоглож чаддгүй ба Эрик ч одоо Сантиг нэг тоосон шинжүү зогсож байлаа. Тэгсээр хамгийн сүүлд Сантигаар цогт хэлэхээр болоход Санти бөмбөө өшгөлж чадлагүй шавран дээр халтраад ундаг ба дагаад хамаг сэтгэл санаа ч гэсэн авах юмгүй болов. Ийхүү шалгаруулалтын дараагаар Сантич шүршүрт орж авсны дараагаар Глентэй уулзан маргааш илүү дээр үн гэж амласан чи Глен түнд хэлж байгаа. Маргааш гэж байхгүй Санти гэж хэллээ. Яасан ч хэцүү юмтай хөрхий. Үүний дараа Сантич Гленид очиод эмэрүүгээ залган шалгаруулалтаа тэнцэг үдлээр хэлдэг ба Глен ч үүнийг олж харангуудаа Эриктэй дахин нэг удаа уулзахар шийдэв. Ингээд дараагийн хэсэг гарч эхлэхэд Глен ч Эрикийг хүлээн авалтан дээр явж байхад нь явж очингуудаа Санти дахин нэг удаа боломж олохыг хүсдэг бөгөөд цаг агаараас болж тийм үү тоглолт үзүүлсэнийг нь учирдаж хэллээ. Тэгэхэд нь Эрик ч ихэндээ жаахан үнд орж исэн ч сүүлд нь Сантиг нэг сарын турш бэлтгэл хамруулсны дараагаар дахин нэг удаа шалгаруулалтанд оруулахар боллоо шүү. Гэхдээ Сантич нэр азтай хүн юм да. Ийхүү Глен ч гэртээ харангуудаа Сантид дахин нэг боломж олцсон талаар хэлдэг ба Сантич энэ талаар олж мэдчихэд бөөн баяр боллоо.
За үүнтэй зэрэгцээд Санти Coca-Cola брендийн шин шошготой ундаануудыг авч уун бөглөн доторх кодыг ашиглан iCoke аппликейшн дээрх мини тоглоомуудыг тоглосоор байгаад зөндөө өндөр оноотой болсон гэж байна шүү. Ундааны бөглөн доторх кодыг iCoke аппликейшнд уншуулан оноо цуглуулснаар 7 бүрийн хамгийн өндөр оноотой эхний 1000 хэрэглэгч ундаа, брендийн мерч, өргөө кино театрын 10,000 төгрөгийн эрхийн бичиг, E-Mart-ийн 20,000 төгрөгийн эрхийн бичиг, Pizza Hut-ийн 10,000 төгрөгийн эрхийн бичиг болон бусд өөр олон сонирхолтой бэлгийн эзэн болох боломжтой аж. Мөн дээрээс нь та оноогоо бүр илүү цуглуулж чадвал сар бүр хамгийн өндөр оноотой эхний 10 хэрэглэгч супер бэлгүүдийн эзэн болох боломжтой юм байна шүү. Супер бэлгэнд iPhone 17, MacBook Neo, PlayStation 5, Nintendo Switch, DJI drone болон Haier брендийн 50 инчийн зурагт Osmo Pocket Greater Combo камер болон 11-р үеийн iPad зэрэг олон супер бэлгүүд багтжээ. Санти маань энэ бэлгнүүдээс алийг нь хожиж чадвалаа. Маргааш өдрөөс нь Санти Ньюкасл багт орохоор бэлдэж буй шинэ ковидыг нэгдсэн дараагаар сургуулилтанд хамрагдаж эхэлдэг ба өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж мөрөөдлөх хөдлөө чадах бүхнээ хийж эхлэв. Тэгсээр удалгүй Сантич ойролцоох эмнэлэгт очин үзлэгт орох үеэрээ тэнд байсан Rose хэмээх нэгэн совилогч бүсгүйтэй танилцлаа. Энэ үеэр Сантич Rose-д баг анхны харцаар дурладаг бөгөөд Сантигаас ингэж асууж байгаа юм. Чамд амьсгалын замын ямар нэгэн асуудал байгаа юу гэж асуухад Санти үгүй гэж тудлаа хэлв. Яг үндэ Санти маань астмтай бөгөөд тоглолтод орох юм заавалчгүй амьсгалын аппарат хэрэглэж байж тоглодог юм байна л да. Үнэ хэлчихгүй те Санти минь. Үүнтэй зэрэгцээд Rose Сантигаас цусны шинжилгээ авах гэж явах үеэрээ шивээсийг нь анзаардаг ба ямар утгатай шивээс болохыг нь асуутал гэмт хэргийн бүлэглэлийн шивээс гэж Санти хариуллаа. Тэгсэн Санти хүүхэд байхдаа баг Мексик гангструудын бүлэгт элсэх гэж байсан ч эмээдээ нэг сайхан гөвүүлж аваад болсон юм байна шүү дээ. Эмээ байхгүй байсан бол энэ Санти одоо хаана юу хийж явах байсан юм бол доо тэнгэр минь гэж. Ингээд маргааш өдрөнд Санти бэлтгэл дээр ирээд байж байтал багийнхан нэг нөхөр амар өдөж мөдөөд бүр нүүр амруу нулимад өгдөг наасан. Тэр үед Сантигийн гинт дургуун хүрээд зодон хийх гэж байтал Жеми гэд нөхөр ирэн зогсов. Үүний дараа Санти ч одоо Жемитэй их дотн танилцж авдаг ба шүүнийг найзтай боллоо доо. Тэгснэ удалгүй бэлтгэлийн үеэр Жемич Сантаг дагуулan оройн баарсаа хэсэж шоуд торуулчул яах вэ? Ингээд дараагийн хэсэг солигдож шүн өрөө болоход Санти Жеми өрч нэгэн клуб руу явсан орох гэтэл хамгаалагч нь оруулсангүй. Тэгтэл яг тэр үеэр нь Санти совилогч Роузыг найзтайгаа цуг явж байгааг харангуйтаа Жемиг дагуулan дөрүүлээ явахаар болчул яах вэ? Манай энэ нэрээ сэргэлэн дэнтсэн байгаа юм шүү нэрээ. Тэнхүү тэр орой Сантич Роузтэй арай гайгүй дотн танилцж авдаг ба ингэж байгаа юм. Чи манай залуусыг бүгдийн нүцгнээр нь харсан биз дээ. Тэгвэл хамгийн жижиг нь хэн бэ гэж мэгээд домбо юмнууд асуугаад байдаг наасан. Үүний дараа маргааш өдөр нь болоход Эрикч Сантиг бэлтгэлээ хийж байгааг нь хэсэг ажиглаж байснаа араас нь Сантитэй ганцаархнаа уулзъягээд дудлаа. Тэгэнгүүтээ Эрикч одоо Сантиг баахан бөмбөгний өнөөс гүйлгэж хайсныхаа дараа хэлж байгаа юм. Санти, нэгдүгээрт бөмбөг чамаас хурдан гэдгийг ойлгож ав. Хоёрдугаарт бус руугаа дамжуулж тоглол. Ньюкасл бол хувь хүнийг гаргаж ирдэг талбар биш, багаар амжилтанд хүрдэг газар шүү. Хэмээн маш үнэтэй зөвлөгөө өгөв. Ингээд амралтын өдөр болоход Глен Санти хоёр ч одоо Ньюкасл болон Английн алдар Челси багуудын тоглолтыг үздэг ба энэ үеэрээ нөгөө өөрийгөө супер гэж магтаад байдаг Гевин гэд нөхрийг хэрхэн сугарч байгааг нь үзээ сууж байв. Тэгсэр сүулдэ дасгалжуулах Эрикч одоо Гевинийг хитрхи хувийн тоглолт хийгээд байхаар нь сэлгэн сулгаж байгаамаа. Маргааш өдөр нь болоход Сантич өглөө бэлтгэлийн талбай дээр эртээр нь дасгал хийж гардаг ба үүнийг нь Эрик олж харваа. Тэгсэр удалгүй Эрикч одоо Сантиг албан ёсоор сэлгээний баг руу оруулдаг ба энэ мэдээг олж сонссон Сантич бөөн баяр болонгуудаа Краш буюу Роуз сувлагч дээр очиод өөрийгөө сэлгээнд орсон гэдгийг зарлаад байгаамаа. Тэгснэ араас нь манай хоёр ч хурган болзоо хийж гардаг ба багаагаар л дотн болоод идэг шүү. Энэ зурт Лос Анжелес Сантигийн имэнж аавд нь Сантиг сэлгээний багт орсон талаар хэлэхэд нь Сантигийн авч одоо хүүдээ гомцсон учраас нэг сүрхийг баярлаж хүлээж авсангүй. Түүний хувьд Санти шал дэмий зүйлийн төлөө гэр орноо орхин явсан байлаа. Ингээд хэд хоног өнгөрөхөд Сантич сэлгээний багийн анхны тоглолтонд гарахынхаа өмнө амьсгалын аппаратаа газар унгаад тайтал Сантиг байнга өдөөд өдөг нөгөө мөн нөхөр чинь зориуд аппаратын дээр нь дэвсэлж хаяад эвдлээд хайчул яах вэ? Ямар муухай атаарх уу шаар вэ? Үүний дараа Санти тоглолтод орохдоо багтарчих гээд ерөөсөө ойлгохтой тоглож чаддгүй ба түүний ингэж байхыг нь Эрик алсаас ажиглангаа их л урам хугарсан янзтай зогсож байв. Тэгсэр удалгүй дасгалжуулагч Сантиг сэлгээнд суулгаж араас нь Сантиг ахин талбай дээр тоглох боломжгүй болсон талаараа сонсов. Анхнаасаа ласт мантертэй байсан гэдгээ хэлэх хэрэгтэй байсан юм шүү дээ Санти минь. Ингээд Сантич Америк руу буцан явахын өмнө Роузтэй уулзахаар гэрт нь очдөг ба өөрийгөө худлаа хийснээ хүлээж астматай гэдгээ нуусан учраас багаас хасагдаж байгаагаа дуулгав. Тэгснэ удалгүй Сантич Роуз руу төгөж очингуудаа барилдан хийгээд начлаа шүү. Тэнхүү маргааш өглөө нь болоход Ньюкасл багийн од тоглогч Гевин Харрис маань урд шөнийн хүн човдолтоос сэрээ тартал бэлтгэлээс хоцорсон байлаа. Түүний дараа Гевин ч одоо такси дуудах үеэрээ өөрийгөө хэн болох талаараа хэлж яаралтай такси олж өгөхийг хүсв. Тэгтэл яг тэр үеэр Сантигийн нисэх буудлын руу явж исэн таксинд Гевинийг авахар болчдөг ба Гевин ч таксиндаа суухдаа дотор нь Санти сууж байгааг нь хараад их сүрхий таниад мэдлээ. Энэ үед Санти ч өөрийгөө багаас хасагдаж нисэх буудлын руу явж байгаа талаараа Гевинд хэлдэг ба Гевин ч одоо Эриктэй уулзаж яваад Сантиг өвдөж хөр болчул яах вэ? Хүний хувь тавилаа гэж. Ингээд дараагийн хэсэг гарахад Гевин ч одоо Эриктэй уулзаж Сантиг багт үлдээж өгөхийг хүсдэг ба Санти ч өөрийгөө астматай талаараа худлаа хэлсэн. Мөн тэр өдөр нь амьсгалын аппаратаа эвдээд хайсан тул олигтой тоглож чадаагүй тухай үнэнээ Эрикт хэлж байгаамаа. Ийхүү Эрикч Сантиг сонссныхаа дараагаар хэлж байгаа юм. Чиний астматай байгаа чинь бидэнд
чамд асуудал биш ээ. Харин худлаа ирсэн чинь асуудал болоод байна. Чамд эмч чинь астмаг заавал аппаратгүйгээр тарилга хийж түр намдааж болдог талаар хэлээгүй юм уу гэж асуудаг ба Санти хариуд нь би хизээч эмчтэр очиж үзээгүй. Дандаа Лос Анжелесын үнэгүй эмнэлгүүдээр эмчлүүлдэг байсан гэж хэлв. Үүнийг сонсмогцоо эрэгчудаа Санти дахин нэг боломж олохоор шийддэг ба шууд эмч рүү явууллаа. За үүний дараа Санти ч удалгүй талбайд дахин гарч багийн үндсэн бүрэлдэхүүнд орох эрхийн төлөө тоолж гардаг ба бүх асуудлаа шийдсэн учраас янзын тоглолтуудыг үзүүлснээр нэг сарын дотор Ньюкаслтай гэрээ байгуулан багт орлоо шүү. Яа. За тэг Санти маань үндсэн багтаа орж амьдрал авах нь арай гайгүй дээрдэг ба Гэвинтэй хамт нөхрийн харилцаа тогтоож гэртэн цуг амьдарч ивэл яах вэ? Тэрийгээ бас тэгээд шинэхэн найз охин Роуздээ үзүүлээд байгаамаа. Ийхүү тэр өөрөө Сантич Гэвинтэй цуг шоудаж гардаг ба энэ үеэрээ өөрийг нь Лос Анжелест байхад тоогоогүй Бэри уулздаг ба Сантигийн менежер болмоор байна гэж тэглээ шүү. Маргааш өглөө нь болоход Санти гэрлүүгөө залгаж аавтайгаа ярин эвлэрэх гэсэн чинь аав нь Сантитай яахыг хүсэхгүй байваа. Ингээд дараагийн өдөр болоход Сантич анхныхаа лигийн тоглолтод орон сэлгээнд суудаг бөгөөд энэ зур Америкт Сантигийн аавч одоо хүүгийн тоглолтыг үзэхээр нэгэн бааранд орж ирлээ. Алдан гаднаа хайрын дотроо байдаг юм уу да хөөрхий. Тэгсээр удалгүй дасгалжуулагч Сантиг сэлгэнээс босгож талбай дээр гаргадаг бөгөөд Сантигийн хүсэн хүлээсэн мөч нь ийхүү эхэлж байгаамаа. Тэг Сантич талбайд гарan тоглож эхлэхдээ Гэвинтэй цуг гар нийлэн бага хожуулдаг ба хүүгийн тоглолтыг үзэж суусан аав нь бөөм баяр болоо сте. Ийхүү хожил авсан тэр өөрөө Гэвин ч одоо Сантиг даавуулан алдартай хөл бөмбөгчдийн цугладаг баар руу ордог ба тэнд Сантич одоо Дэвид Бекхэм энтергээ томчуудтай уулзав. Үүний араас Гэвин мөн шаарчин Сантиг дагуулад клуб ордог ба араас нь баахан охид бүсгүүчүүдтэй зугаацахдаа Сантиг баахан хагас нүцгэн хүүхнүүдтэй суулгаж муулахад зургийг нь авахулж байгаа. Тэгтэл маргааш өдөр нь гайвуулж Сантигийн балааг нь авч байгаа зураг сонины шар мэдээний болонд гардаг ба эерэгч хэлж байгаа. Чамтай хамт манай багийн өөр нэг хүн байсан. Хим Милитик гэдэг Сантиг байцааж гарваа. Тэгтэн Сантич Гэвинтэй хамт цуг явснаа хилдэггүй ба араас нь Роуз дээр очиод уучлалт гуйх гэсэн чи Роуз Сантиг нэг нүдэрэж болтгоо тоож харсангүй чаавас гэж. Гэтэл тэр үед Санти эмнэлэг дээр Джеймиг хөлөө бэртэн ахиж тоглож чадхааргүй болсныг нь олж мэддэг ба араас нь Роузтэй сэтгэлээ онгойлгон ярилцсанаар эцэст нэг юм эвлэрч чадлаа шүү. За тэр өөрөө Сантич Гэвиний гэрт очингуудаа Гэвинд босон бүгдийн талаар хэлж Гэвинийг яагаад тийм бүтггүй гаруутай нийлж хамаг цаг хугацааг үрдэг юм бэ гэж уурлав. Тэгтэл Гэвин Сантигийн хэлсэн үгийг нохоо утсан чинээ тоодгүй ба сүулдэ Гэвинч Сантиг гэрээсээ хөөж явуулав. За тэр оронд Сантигийн дүү ахыгаа явсны дараагаар аавтайгаа хамт цуг ажиллах болсон байдаг ба ээлжид ажиллаа дуусгачаад аавыгаа ирэхгүй байхаар навчаа тартал Сантигийн аав нь ажиллаж байх үеэрээ зүрхний шигдээс болоод нас орсон байлаа. Түүний дараа Сантигийн эмээж Клен рүү залган хил үргэдэг ба удалгүй Сантич аавыгаа нас орсныг дуулаад эвлэрч чадаагүйсаа болон маш их шаналн гашуудлаа хөөрх юм гэж. Ингээд Сантич гэрлүүгөө аавынхаа оршуулганд явахаар болсон байдаг ба Гэвин ч эцэст нь эрэхтэй уулзаж тэр өөрөө Сантиг уруу татан шоудснаа хүлээн зөвшөөрөв. Ийхүү Сантич яг нисэх буудал дээр ирчээд Лос Анжелес руу нисэх гээд байхдаа маш удаан нухастай бодсны үр дүнд буцаа болж эргэн багийнхан дээр очлоо шүү. Энэ үед дасгалжуулагч Сантигаас яагаад эргэж ирсэн талаар нас охоод Санти хэлж байгаа юм. Би нисэх буудал дээр сууж байхдаа өөрийгөө эцэст нэг юм буцах шалтгаантай боллоо гэж утсан. Хүмүүс намайг яагаад эргэж ирсэн бэ гэж асуувал би аав нь бурхан болсон учраас гэж хэлэх болно. Гэхдээ надад тийм шалтгаан яагаад хэрэгтэй юм бэ? Учир нь манай аав надаас л тийм юм өсдөг байсан. Тэр надаас өөртөө итгэлийг минь авсан. Намайг мөрөөдөлтэй байх боломжгүй гэж сургасан. Тийм болохоор надаас шалтгаан хэрэггүй гэж хэлэн үлдэхээр шийдснээ хэллээ. Үүний дараа Санти эмээрүүгээ ярин үлдэхээр уснаа хэлдэг ба Роуз ч одоо Сантиг үлдэхээр усанд нь баяртай байх шиг байна. Ингээд төгсгөлийн үйл явдал гарч эхлэхэд Сантигийн баг улирлын сүүлчийн тоглолтоо Ливерпултэй хийдэг бөгөөд сэлгэн цуулгүй шууд талбай дээр гарлаа шүү. Тэгсээр тоглолт ширүүн эхлэж Гэвин рүү бөмбөг дамжуулсны хүчинд Ньюкасл эхний гоолоо оруулсан ч араас нь Ливерпул мөчөөгөө үлгүй явсаар 2 гол оруулав. Гэсэнд Санти Гэвин хоёр ахин мэрисний хүчинд тоглолтын харьцааг 2-2 болгодог ба хамгийн сүүлд нь Сантич цаг дуусахаас өмнө ялалтын голыг оруулснаар цэнгэлт төгтүүрэн бөөм баярлж Ньюкасл ч одоо аврагуудын лигт орох эрхээ олж авлаа шүү. Тиймээс Сантич бага ялалтанд хүрсний дараагаар Клен талбай дээр хурч ирэн уцаа өгөн эмээтэй яриулдаг ба эмээн ч одоо өөрийнх нь тоглолтыг үтсэн гэж хэлв. Мөн дээр нь аав нь бурхан болохоос өмнө тоглолтыг нь үзэж хүүгээрээ маш их бааргаж байсныг нь хэллээ. Тэр үед Сантич баярын нулимсаа тусааж өөрийнхөө мөрөөдлөө эцэст нэг юм биелүүлж чадж байгаа. Та бүхэн маань хөл бөмбөгийн тусгай шошготой Coca-Cola-гаа ууж бөглөө доторх кодыг уншуулан iCoke аппликейшны мини хөл бөмбөгийг тоглож супер бэлгийн эзэн болмоор бол дараах загварыг дагаарай. Кодоо уншуулаад тоглоомоо эхлүүлэх болгондоо та бүхэн маань довтлогчийн байрлалаас гол хийх даалгавартай оролцох бөгөөд бөмбөг хөшөглөхдөө дэлгэцний төвд хурууга байрлуулан хурдаа тааруулан чирк зарчмаар тоглох юм шүү. Мөн энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь шинээр бөглөө уншуулахад өдрийн хязгаар заахгүй болсон юм байна. Их тоглох тусам хожих боломж илүү нэмэгдэнэ. Ийхүү олон бэлгийн эзэн болж хөл бөмбөгийн дэлхийн авгын тэмцээндээ зэрэгцэн өөрсдийн авахал цамбаагаа сориод үзээрэй. За энэ үрээд өнөөдөр имжлэг маань өндөрлж байна. Хэрвээ та бүхэнд заалгдсан бол сэтгэлдээ загвар үлдээгээрэй. Дараагийн имжлэг тун утгаар шүү. Хүлээж өгөөрэй.